За 51 нь болохоор А цаг Б цагүүд нь энэ цэг төвтэй тойрог дээр орчдөг бол энэ тойргийн гэрчлийн бичнэ гинэ. За тэгэхээр биднэрт энэ тойргийн төв маань болохоор А цэг координат тэгээд энэ тойрог дээр орчоо 2 цэг өгчөж. Тэгэхээр юу гэхээр бүгд А-гаас А өрх цаг болоод А-гаас Б өрх цаг болохоор энэ хоёр маань хоорондоо тэнцүү бөгөөд манай тойргийн радиус гэсэн үг. За тэгвэл одоо бүгдээрээ А хоёр цагийн хоорондох цаг болъё. За тэгэхээр А хоёр цагийн хоорондох цаг болохын тулд ер нь яаж болж байгаа хэрэг бүгдээрээ эхлээд А вектор олчих гэж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр яг үхрээ төгсгөлийн А цагийн координатаас эхлэлийн А цагийн координата хасаад өгч. Тэгэхээр манайх энэ маань хасах 4 ба хасах 1-ээс P. Тэнгүүтээ А векторынхаа уртыг олчж байгаа буюу А 2 цагийн хоорондох зай гарч байгаа гэсэн. Тэгэхээр бүгдээрээ энэ хоёр координатыг Пифагордод энэ гипотенузыг олж байгаа л гэсэн. Тэгэхээр манай А 2 цагийн хоорондох зай маань 16 дээр нэмэх нь. За энэ хоёулаа хасах чинь хасхныг гаргаад квадрат хэрэглэхээр нэмэх учраас нэг дээр нэмэх нь P-ийн квадрат. За дараа нь мөн адилхан шиг А Б вектор олчих. Буюу төгсгөлийн Б уртаа эхлээд би вектор олж харуулдаг тийм 2 цагийн хоорондох цаг болохын тулд эхлээд би вектор олж байгаа буюу төгсгөлийн Б цагийн координатаас эхлэлийн А цагийн координата харгалзан хасчих. Тэгэхээр энэ маань хас 2 байхад 5-аас хад P гэсэн үг. За одоо яах вэ гэсэн чинь А Б 2 цагийнхаа хоорондох цаг болъё. Буюу векторын уртыг олж байгаа гэсэн үг. Тэгэхээр 1-р координатын квадрат дээр 2-р координатын квадрат нэмээд зурагч. Тэгэхээр энэ маань 4-дээр нэмэх нь 5-аас хан P-ийн квадрат. За тэгсэн чинь энэ хоёр маань тэнцүү шүү дээ. Тэгэхээр А 2 цагийн хоорондох зайгаа бүгдээрээ А Б 2 цагийн хоорондох зайтай тэнцүүлчих. Тэгэхээр манай А маань 16 дээр нэмэх нь 1 дээр нэмэх нь P-ийн квадрат. А Б маань юу юм гэсэн чинь 4 дээр нэмэх нь 5-аас хасах нь P-ийн квадрат. За квадрат хэрэгжүүлэхээр энэ маань язгуур нь арилаад 4 дээр нэмэх нь 5-аас хасах нь P-ийн квадрат. За 4 уршаагаад хасчихаар энэ бол 12 болно. За тэгээд 7 цамаар задлчаар 2P нэмэх нь P квадрат. За 4 бүгд уршаа гаргацсан шүү дээ. Тэгэхээр 5-ын квадрат 25-аас хасах нь 10P нэмэх нь P квадрат. Тэнгүүл энэ хүрэгдчихнаа. За 10P-гээ уршаа гаргахаар 12P болоод 25-аас энэ хоёр нийлбэр 13. Хаашаа гаргахаар 13. Тэгэхээр 12P маань 12-тэй тэнцүү буюу манай нөгөө тойргийн төвийн P цагийн координат маань 1 юм байна. Тэгэхээр манай А цагийн координат маань 6 байхад P гэсэн шүү дээ. Тэгэхээр 6 ба 1 координаттай гэсэн. За одоо радиус олно. За А Б-г олсон ч болно, А А-г олсон ч болно. 2 цагийн хоорондох зайгаа олцохоор манай радиус гарчна. За тэгэхээр хамгийн сүүлд байгаа эндээ олчих. Тэгэхээр 4 дээр нэмэх нь 5-аас хан P-гээ 1 гэд олчих бүгдээрээ. Тэгэхээр эндээс 4 дээр нэмэх нь 4-ийн квадрат 16 20 болоод 20 маань 4-ийг үрчгэн таам чинь 4-өөс 2 гарчна. За тэгэхээр одоо бүгдээ X төвтэй ийм радиустай тойрогчлог бичиж байна. Тэгэхээр X-аас хан тойргийн 1-р төв, Y-ээс хан тойргийн 2-р төвийн квадрат тэнцүү радиусын квадрат буюу биднээс хайж байгаа тойргийн тэгшил маань X-ээс хан 6-гийн квадрат дээр нэмэх нь Y-ээс хан 1-ийн квадрат тэнцүү 4-ийг үрчгэн 5 буюу 20 гээд манай тойргийн тэгшил нь ийм байх нэ. За 5-р дор нь болохоор D ба N бодиттой олон тэндээ даланлаг. Тэгээ манай F функц маань D дээр тодорхойлогдоод E дээр утга авдаг. За эхний ээлжинд харгалзаануудаас аль нь функцлохыг тодорхойлогч. За тэгэхээр би функцэд эхлээд тодорхой ойлголт өгье. За тэгэхээр бүгдээ эхлээд би нэг юм 100 нэг шулуун парабол за ийм нэг зургууд авч үзье. За тэгвэл би одоо яасан бэ гэсэн чинь энэ эдгээрийг функцүүдэд дайруулад за функц ши одоо нэг
графикуудыг дайруулад Y-тэй параллелчлуулдаг. За хаавар нь ингээд параллелчлон аль функц аль сэтэлээр татсан зөвхөн цор ганц цэгээр огтлж ивэл энэ бол функц. Тэгэхээр энэ ихнийх нь функц биш болж таарч байна тийм үү. Тэгэхээр бүгд энийг одоо нэгцгийг хотцол да x тэнглэг энийг хэрэгтгэлэг. Тэгэхээр энэ дээр 1 гэсэн утганд x утганд за энэ жишээл 1-ийг аваад за энд би нэг 2-ыг авч. За тэгэхээр 1 дээр 1-ийг авснаа бас 1 дээр 2-ыг аваад тийм үү. Өөрөөр бүгд функцтэй 1-ийг орлонгууд 1. За энэ харгалзаа гэж нэрлэнэ эхнээл чинь 1-д болохоор бүгд 2-ыг харгалзуулж байгаа гэсэн үг. За тэгсэн чинь ингээд x-ийн 1 утганд 1x одоо бүгд эндээс 1x-ийг авахад y-ийн 2 янзын өөр утга харгалзаад байвал энийг функц биш. Өөрөөр 1 дээр 1-ийг авч яснаа 1 дээр дахиад өөр 2-ыг авч чадахгүй нь шүү дээ. За энэ бол функц биш. 2-дугаарт манайх яах вэ гэсэн чинь тэгэж 2-дугаарт манай энэ тодорхойлогдох мужид байгаа эдгээр тоонуудаас бүгднгээс энэ тоонууд бүгд ямар нэгэн тоонд харгалзах хэрэгтэй. За тэгэхээр одоо ингээд үзэхэд жишээл 2-дугаарыг харъя л та. Гэтэл энэ 2 тодорхойлолт мужид байгаа 2 ямар нэгэн утганд ингээд харгалзах маалга байна те. Тэгэхээр энд манай тэр нөхцөлийг хангахгүй байгаа учраас энэ бол жишээлбэл функц биш. За 2-дугаарт энийг харъя. 3-дугаарт энийг 0 дээр 0-ыг авснаа 0 дээр 1-ийг авдаг. Тэгэхээр өөрөлдвөл x-ийн 1 утга нь y-ийн 1 л утга харуулах хэрэгтэй. Гэтэл энэ маань тэрийг зөрчиж энэ функц биш. За тэгэхээр нөгөө хоёрыг харъя. За ингээд хасах 1 0 1-ээс бүгднгээс нь ингээд ямар нэгэн бүгдийн ямар нэгэн тоонд харгалзуулж байна. За энд байгаа 4 бас бүгдээр ямар нэгэн тоонд харгалзаж байна. За одоо тэгвэл бүгдээрээ эндээс хасах 1 байхад манайх юу гэсэн үг 2-ыг 1-д болохоор бас 2-ыг харгалзуулсан байна. 0-д болохоор 1 харгалзаж байна те. Тэгэхээр одоо манай зурган дээр бол юм байгаа гэсэн үг шүү дээ. За хасах 1 байхад 2-ыг авчлаа. 1 байхад 2-ыг авчлаа. Харин 0 байхад 1-ийг авчлаа. Тэгэхээр одоо бүгдийг нь 3 цэг байлаа гэхэд ингээд босооч нь огтлоход яг 1 цэгээр л огтлоод тэгэхээр нь бол функц мөн. Тэгэхээр манай энэ 1-р бол функц мөн. За 4-ийг харъя. 4-ийг харсны юмсан бүгдээрээ тодорхойлт мужид байгаа бүх утгууд ямар нэг юмд харгалзаж байгаа. За тэгээд эндээс мөн адилхан хасах 1 байхад 2-ыг авч болж байна. 0 байхад 0-ыг авч болж байна. 1 байхад 0-ыг авч болж байна. 2 байхад 2-ыг авчин тий. Тэгэхээр үргэлж бүгдийн цэгүүдийг тэмдэглэл юу болох вэ гэсэн чинь хасах 1 байхад 2 юм байна. 0 байхад 0 байна. 1-ийг хот 0 байна. 2-ыг хот 2 юм байна гэж за ингээд 4 цэгээ тэмдэглэлээ. Тэгээ бүгд ингээд босоо шүлнээр огтлоход бүгд нэг л цэгэр өгч байна. Тэгэхээр энэ бол функц мөн. Тэгэхээр манай энэ 2 хариу функц авах нь шүү. За дараа нь 53. За d гэсэн тодорхойлох мужтай x утгах мужтай энийг олонлог дээр f гэсэн нэг функц тодорхойлогдсон байна те. d дээр тодорхойлогдсон e дээр утга авдаг. За тэгээ манай функц маань x нь x квадрат нэмэх нэгэд харгалзаж байгаа юм функц юм байна. Өөрөөр биднээс юм бичиж занснаар f от x бол x квадрат нэмэх нэгэ гэдэг юм парабол гэсэн үг те. За одоо бүгд тодорхойлогдох муж маань хасах 1 0 1 дээр тодорхойлогдсон юм шиг. За тэгээд тэрийг орлуулчих. За хасах 1 давхар хасах 1 квадрат 1 нэмэх 1-ээр 2. За 0-ыг орлуулахаар манайх 1 1-ийг орлуулахаар 2. За тэгэхээр энэ функцийн дүрийг бол гэхээр манай дүр нь эдгээр таамаг байх нэ. Өөрөөр бүгдээ саяныхаа харгалзаагаар илэрхийлвэл юу гэсэн хэрэг d-д тодорхойлогдсон e дээр утга авсан энэ функц юм ба штэ. Манай d нь болохоор хасах 1 0 1. Гэсэн хасах 1 дээр болохоор 2-ыг авч гин. 0 дээр болохоор 1-ийг авч гин. 1 дээр болохоор 2-ыг авч байгаа юм штэ. За ингээ манай 4 нь утгаар юу вэ гэсэн чинь 0 ба 1 байх нэ. За 54. За одоо бидэнд болохоор ийм нэг олонлог өгсөн. Орбол x
оллог маань ямар шинжтэй гэсэн чинь 1-ээс 2-ын хооронд байдаг л тоонууд. За энэ функц олног дээр манай энэ f(x) буюу биднээс мэдгээр парабол маань өсдөг гинэ. Өсдөг. Тэгээд тэгээс гэхээр юу гэсэн үг вэ? Дээш харсан парабол. Тэгвэл энэ функцийн дүр буюу манай y нь хаанаас харлах гэсэн чинь 1-ээс 6-гийн хооронд байгаа үед бүгдээрээ a, b коэффициентийг олно гинэ. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр дээш харсан парабол тийм үү. Тэгээд 1-ээс 2-ын хооронд манайх өсдөг гинэ. Бол x-ийнх нь авч байгаа утга нь 1-ээс 2-ын хооронд. За энэ хооронд манайх өсөж байгаа гэж байна. За тэгэхээр юу гэхээр манайх одоо парабол одоо оройн цэгний наанаага гэсэн шүү дээ. Тэгээ энэ завсартаа манайх өсөж байгаа. Тэгэхгүй бол 1-ээс 2 хооронд манай ингээ оройн цэг ороод ирвэл манайх ингээд буурж байгаа болж байна тий. За сая хэтрүүлчлээ одоо оройн цэг энд ч юм уу. Тэгвэл энэ хүртэл буураад дахиад өссөн хэсэг орох гэдэг. Тэгэхээр манайх энэ завсарт байн өсөж байна гэдэг маань оройн цэг нь одоо 1-ээс бага тоонд байгаа гэсэн үг. За тэгэхээр одоо манайх нэг яадаг чинь иймэрхүү парабол авах байна хэсэг нь. Тэгээд энэ хоорондох хэсгийн энэ хооронд манайх яаж ийн гэсэн чинь өсөж байна. За тэгсэн чинь утга юм биш боо y нь 1-ээс 6 хооронд. Өөрөлдвөл 1 дээр авч байгаа утгад нь 1 харгалзан, 2 дээр авч байгаа утгад нь яг 6 харгалзан. Өөрөлд манайх өсөж байгаа функц учраас яг өгснээ x-ийн бага дээр нэг бага нь 2 дээр нь 6 утга авдаг л гэсэн үг. Тэгэхээр одоо би юу гэсэн үгээрээ 1-ийг орлуулахаар яг 1 гарах юм байна. 2-ыг орлуулахад 6 гарах юм байна гэсэн үг. За одоо орлуулж нөө параболдоо. Тэгэхээр манай парабол маань энд учраас энд орлуулахаар юу болох юм гэсэн чинь x-ийн хооронд 1-ийг тавина. Тэгэхээр a дээр нэмэх нь b болчих юм. Тэгэхээр 1 гарна. Дараа нь x-ийн хооронд бүгдээ 2-ыг орлуулнаа. Тэгэхээр a гүч нь 2-ын квадрат 4, b гүч нь 2 гэхээр манайх 6 болчих юм байна. За эндээс a b-гийн нийлбэрийг болох а b-гийн нийлбэрийг болохоор бүгдээ эндээс шууд ингээ хариу 1-ийг гаргачих юм шүү дээ. Тэгэхээр a b-ийг олох гүйцэтгэх шаардлагагүй байна. За дараа нь нэг функц нь d дээр тодорхойлогдсон e дээр утга авдаг. Тэгвэл энэ функцийн нийт тоог олгоно хичнээн функц ажиллах вэ гэж. Тэгэхээр өөрөлдвөл манайх x1 ба 2 дээр тодорхойлогдсон ба шүү дээ. Тэгэхээр 1 дээр манай хариу нь 1 гарч болно. Эсвэл манайх 1 дээрээ 2 ч гарч болно шүү дээ. 2 дээр манайх 1 гарч болно. Бас 2 дээрээ 1 гарч болно. Эсвэл манайх 2 дээрээ хэдийг авчлах гэхээр 2-ыг авчлаа. За тэгэхээр эндээс юу гэсэн үг вэ гэхээр бүгдээрэнд нь онбол тодорхойлогдох мууч дээр за энэ тодорхойлогдох мууч энэ утгах мууч те ингээд зөвхөн x1 2 энд y1 2 гэсэн үг. Тэгэхээр би хичнээн янзын функц тодорхойлж болох вэ гэхээр энэ дээрээс 2 онбол 1 болгонд 2 утга гаргалж болно. 2 дээр ч бас 2 утга гаргалцсан. Тэгэхээр нийт 2 2-ын 4 бүгдээрээ янзын функц тодорхойлох нэ. Өөрөөр хэлбэл ямар функц ажиллах вэ гэхээр бүгдээрээ харуулъя л та тий. Өөрөөр хэлбэл одоо би 4 янз гэсэн юм чинь дөрвөлнгийн зурж харуулнаа. За 1 2 1 2 дээр 1 дээр 1-ийг аваад 2 дээр 2-ыг бас нэг функц ажиллана. Эсвэл дараагийнх нь болохоор яах юм гэсэн чинь 1 2 1 2 байгаа тий. За энэ тодорхойлогдсон. Одоо болохоор яасан 1 дээр нь 2-ыг аваад 2 дээр 1 гэсэн утга авчлаа шүү дээ. За эсвэл дараагийнх нь ажиллах юм бэ гэсэн чинь d дээр тодорхойлогдсон e дээр утга авсан. Манайх 1 2 1 2 байгаа тий. За тэгсэн чинь 1 дээр 1-ийг аваад бас 2 дээр 1-ийг авсан болчихлоо шүү дээ. За эсвэл дараагийнх нь ажиллах юм бэ гэсэн чинь 1 2 1 2 гэснээр 1 дээр 2-ыг авснаа бас 2 дээр 2-ыг авсан болчихлоо шүү дээ. За ингээд манай дөрвөн тохиолдол маань энэ ахны. Тэгэхээр бүгдээрээ 4 янзын функц зохиож байгаа юм. За 56. За бидэрт нэг юм граф өгчжээ. Функцийн граф дээр энэ зэрэг оршдог гэж.
Оршдог гэдэг чинь үхээр орлуулахад биелнэ гэсэн үг. Тэгэхээр А гүрчин X-ийн хас 2 гэсэн функцээр функцийн график дээр энэ цэг оршдог. За 0-оос 4 тусарт өсдөг юм бол функцийн дүрийг өчөж байна. За тэгэхээр өөрөлдвөл бүгдээрээ Y-ийн оронд хасах 1-ийг тавихад X-ийн оронд нь 2-ыг тавихад энэ биелдэг гэхээр манай А нь олдчих. Тэгэхээр хасах 1 тэнцүү А-г бахан 4-гээд манай А маань хасах 4 юм байна. Тэгэхээр манай функц маань хасах 4-ийг үржих нь X-ийн хас 2 зэрэг буюу хасах 4-ийг бахан X-ийн квадрат гэсэн үг. Тэгснэ энэ функц маань 0-оос 4 завсар дээр өсдөг бол 4-ийн олоо гэхээр за манай бүр тодорхой хэмжээ бүгдээрээ зураад харъя л да. За тэгэхээр 0-оос 4 завсарт гэсэн. За яг энэ 0 дээр болохоор орохгүй тий. Бол 0-ыг бүгдээр нь давталхаад 4-ийг баг 0 гэхээр энэ дээр шийд авахгүй. За 0-оос 4 гэсэн чинь бүгдээр жишээлбэл 1-ийг орлуулъя л да. За энэ чинь 1-ийг орлуулахаар хэд гарах вэ гэсэн чинь хас 4 гарч ирнэ. За 1-ийг орлуулахаар манайх хас 4 гарч ирнэ. За одоо 2-ыг орлуулж. 2-ыг орлуулахаар хасах 4-ийг 2-ын квадрат руу буюу хасах 1 юм байна. 2-ыг орлуулсан чинь хасах 1 юм байна. За одоо 3-ыг орлуулнаа. Тэгэхээр хасах 4-ийг бахна 9. За 3-ыг давхар 1. За арай дэвшлээд байгааз. За одоо 4-ийг орлуулъя. 4-ийг орлуулахаар хасах 4-ийг бахна 4-ийн квадрат тэгэхээр хасах 4-ний 1 буюу хасах 0.25. За ингээд болом ихсэдэн. За тэгэхээр яасан гэж манайх ингээд цэг маань ингээд тохно ш. Тэгтээ 0-оос 4 онд учраас ингээд зааргүй ойртоо л гэхдээ хизээч нэг шүрхэхгүй. За тэгэхээр манайх энэ завсар өсөж гин. За тэгэхээр 4-ийг олгосон. 4-ийн Y нь хаанаас хүртэл ахыг хэлж байна. За тэгэхээр Y нь бол доош яваал байгаа учраас бүгдээрээ хаанаас өсч хасах хязгааргүйгээс за тэг яг 4 дээр бүгдээрээ хэд гэсэн утгыг авчлаа гэсэн чинь хасах 4-ний 1. Тэгэхээр хамгийн дээдлээ хасах 4-ний 1 дээр очно. Тэгэхээр манай 4 нь хасах хязгааргүйгээс ингээд яг 4-ний хасах 4-ний 1 хүртэл. Тэгэхээр 4 нь ийм байна. За 57. За бид нар D дээр тодорхойлогдсон E дээр утгаатай нэг функц өгсөн. За тэгвэл энэ функц энэ харгалзаа функц болох бол бүх А-таг болгоно. За манай f от x нь юу гэж тодорхойлогдсон гэсэн чинь x-ийг орлуулахад x квадратаас нь a-гаас нь x x квадратаас нь ax гэсэн харгалзаа тодорхойлжээ. За одоо надад яасан гэсэн чинь хасах 1 0 1 гэсэн 3 утганд тодорхойлогдсон. За орлуулж хасах 1-ийг давхар хасах 1-ийн квадрат 1 нэмэх нь а. За 0-ыг тавьчих 0 1-ийг орлуулахаар юм болж байна. За тэнгуут л одоо манай 4 нь болохоор 0 1 2 гэсэн шүү дээ. За тэгэхээр энэ дээр болохоор манай 0 дээр 0 авчижээ. За тэгэхээр өөрөөр хэлбэл энэ маань юу гэсэн үг гэхээр бүгд ингэж нөгөө хасах 1 0 1 за нөгөө 0 1 2 дээдээ тодорхойлсон Y дээр утгаас. За гэтэл 0 дээр болохоор 0 ингэ харгалцаж байгаа маань. За тэгэхээр одоо манайх яаж болох вэ гэсэн чинь дахиад 0 дээр болохоор өөртөө харгалзаж болохгүй тий. 0 дээр ингээд 0 1 2 харгалзаж болохгүй. За тэгэхээр надад бүгдээр яах вэ гэсэн чинь эндээс манай энэ нэг дээрх энэ утга маань одоо яаж болох вэ гэсэн чинь 1-ийг авч болно 2-ыг авч болно. За мөн яг 0 дээр 0-ыг авсан бол хасах 1 дээр бас 0-ыг авч болно шүү. Тэгэхээр энд яах вэ гэж манай энэ 1 дээр нэмэх нь А гэсэн энэ хариу маань энэ 3-ын алинд нь харгалж шалгах 0 гэж болно. Мөн 1 гэсэн утга авч болно. Эсвэл 2 гэсэн утга авч болно. Тэгэхээр эндээс манай А хасах 1 гэж болно. Эндээс А 0 гэж болно. Эндээс А 1 гэж болно. За мөн адилхан энэ 1 дээр утга 1-ээс хасах А маань болохоор 1 дээр авч байгаа юм. Энийг авч болно. Энийг авч болно. Энийг авч болно тий. За тэгэхээр одоо эндээс 1-ээс хасах А маань 0 гэж болно. Эсвэл 1-ээс хасах 1 гэж болно. Эсвэл 1-ээс хасах А маань 2 гэж болно.
Тэгэхээр эндээс А болохоор А1, эндээс А нь болохоор 0, эндээс А олсон чинь хасах нэг ажиллах байна. За тэгэхээр манай А-гийн гарч болох утга маань эндээс ажиллах, эндээс шатах юм шүү. Тэгэхээр А-гийн бүх бодитойг болохоор манай А маань хасах нэг ажиллана, 0 ажиллана, 1 ажиллах юм байна гэсэн юм байна. За одоо бүгд шалгая л та. За f-д x тэнцүү. За жишээлбэл А тэнцүү 0 юу үзье. А 0 гэхээр манайх x квадрат парабол гэсэн үг шүү дээ. За тэгэхээр маань функц мөн. За дараа нь А тэнцүү хасхныг аваад үзье. Хасхныг аваад оруулахаар f-д x тэнцүү маань x квадратыг нэмэх нь x гэхээр бас парабол учраас функц мөн. За та нэгийг оруулахаар мөн адилхан f-д x тэнцүү x квадратаас хоног x гэхээр энэ параболтэй. Тэгэхээр x-ийн нэг утганд эргийн нэгэд даруулах учраас гурлаа функц мөн байна. За 58. Энэ доош харсан параболын хувьд дараах өгүүлбэрийн аль нь үнэн эсэхийг тодорхойл гэж. За тэгэхээр бүгдээ эхлээд энэ функцийнхаа зургийг зурж бүх юма гаргаж авч хагаад асуултанд хариулсан дээр бах тий. За оройн цэг олъё. За оройн цэгийг бүгдээ шууд бүтэн гадар ялгцсан байгаа юм чи хараад манай оройн цэг нь 0 хахад 4 гэж хэлж чадна. За тэгж хэлж чадахгүй бүгдээ уламжлал аваад тэгтээ тэгэхээр экстрем цэг гараад. Тэгэхээр экстрем цэг буюу парабол маань экстрем цэг маань яг оройн цэг л шүү. Тэгэхээр 0-ыг оруулахад 4 гээд ингэж тоцоолж байна. За оройн цэг маань 0 хахад 4. За дараа нь энэ доош харсан парабол за тэнглэг болох цэгийг олъё. X 0-ыг тавихаар y-ийн 4. Тэгэхээр тэнглэгийг энэ зэг тогтлоно. Y тэнглэгийг за y-ийн 0-ыг тавьчих. Тэгэхээр хас 2x квадратын 4 гэдэг тэнцүүлсэн чинь энд x квадрат тэнцүү 2 болоод x тэнцүү нэмээс хазар 2. X тэнглэгийг энэ хоёр цэгээр тогтлоно. За дараа нь манайх чинь ингээд доош харсан парабол чи юу гэсэн үг хэрэг хамгийн их утга буюу оройн цэг нь 4 дээр явж байгаа шүү дээ. Тэгэхээр эндээс утгах юм чи хэлж чадна. За одоо асуултанд нь хариулна. X нь тэгээс хэд за граф 2-ын зурчийн яг оройн цэгийн дээр авч жагаад бүгдээрээ зурчнаа. За оройн цэг маань 0 хахад 4 гэсэн энэ зэг тариад. За тэнглэгийг 0 ба 4 тогтлох гэхээр энэ хэвээр байна. X тэнглийг болохоор энэ хэвээр тогтлоно. За 1.4 ба хасах 1.4 буюу багцаагаар ойролцоогоор ингээ авч. За ингэж одоо асуулт хариулна. За одоо яасан гэсэн x нь тэгээс их үед x-ийн утга өсөж байхад y-ийн утга өснө. X нь тэгээс их үед. За x нь тэгээс их энийг харъя. За x-ийн утга өсөөл багтсан манайх хэсэгч буурч. Тэгэхээр энэ маань худлаа байна. За дараагийнх нь 4 нь y-ийн 3-аас бага. Манай 4 нь болохоор энэ y-ийн хамгийн их 4-ийг авчих шүү. 4-өөс бага. 4-өөс бага. 4 буутах юм чинь. Тэгэхээр энэ биш. Оройн цэг 0 ахад 3. Манай оройн цэгч 0 ахад 4 гэсэн энэ биш. X тэнглэгийг энэ цэгээр огтлно гэдэг нь алдсан зөв байна. За энэ цэг параболоор оршно гэнэ. Орлуулал үзчихье тий. Тэгэхээр манайх чидлээ хасах 1 байхад 1 гэдэг цэг. Тэгэхээр хасах 1 байхад 1 гэдэг цэг. За манай 6-1 зурсан чинь параболоор оршихгүй гэдэг нь харагдаж байна. Эсвэл бүгдээрээ энэ функцтэй орлуулаад шалгаж байна. За 59. За биднэрт 2-ны 1 x квадратсан параболыг x тэнглэгийн дагуу баруун тийш. За баруун тийш гэхээр юу гэсэн x тэнглэгийн дагуу баруун тийшд маань нэмэх p гэж. За дараа нь гэх тэнглэгийн дагуу болохоор доошоогоо хас 2. Доошоогоо гэж хамж хас 2 нэгжээ гэсэн үг. За тэгээ парабол дээр энэ цэг оршдог бол оройн цэгийн координатыг нь олно гэж. Оршдог байх тийм параболыг оройн цэг алах юм ба шүү дээ. За одоо бүгдээрээ яах юм гэсэн чинь x тэнглэгийн дагуу p нэг чихээр энд байгаа x тус бүрээс нь p гэж асууж байна. Тэнглэгийн дагуу хас 2 нэг чихээр энд байгаа y болгоныхоос бүрээсээ бүгдээрээ энэ хас 2-ыг асаад өгч байна. За x тэнглэгийн дагууг бол x тус бүрээс нь асаад тэнглэгийн дагууг бол y тус бүрээс нь тэр тоогоо хасах нэ. Тэгэхээр манай парабол юу асан гэсэн чинь нэмэх нь 2
2-ны 1 x-с нь p-ийн квадрат буюу эндээс манай y буюу шинэ парабол маань x-с нь p-ийн квадратаас нь 2. За тэгсэн чинь энэ парабол дээр энэ цаг оршдог гинэ. За хасах нэг байхад 6 цаг оршдог. Хасах нэг байхад 6. Тэгэхээр өөрөөр 6 x-ийн хооронд хасах нэгийг тавьчих. Хасах нэг. За эндээс p-г олцоод дараа нь бүгдээ харин цаг болчих. За хасах 2-ыг наашаа гаргахаар чинь 8 болоод тэгээ 2-оор хурцуулээд энэ маань хасах нэгээс нь p-ийн квадрат юм байна. Тэгэхээр энэ хоёлаа квадрат юм чинь хасахтайг хаалтнаас гаргасан ч квадратыг нэмэх болчихно. Тэгэхээр 16 болоод эндээс манай p маань 1 дээр нэмэх p эсвэл 4, 1 дээр нэмэх p маань эсвэл хасах 4. За эндээс бүгд p-г болохоор 3 юм байна. Эндээс p-г болохоор хасах 5 юм байна. За тэгсэн чинь x сэглэлийн дагуу баруун тийш p нэг ч гэсэн. За тэгэхээр баруун тийш. За одоо тэгснээр ариун цэг координат болно гинэ. За одоо манайх яасан гэсэн чинь манай парабол маань юм баг. За одоо эндээс би ариун цэгийг нь олно гэхээр ариун цэг маань p байхад хас 2 гэсэн үг. За тэгэхээр манай p чинь ямар хоёр сонголттой гарлаа? 3 байхад хас 2-ээр таарна. Эсвэл манай ариун цэг нь хасах 5 байхад хас 2-оор таарна. Ийм хэрэг гарлаа. За тэгэхээр одоо бүгд харъя. Манай нөгөө анхны параболын ариун цэг маань болохоор 0 хахад 0 буюу нэг ийм парабол байгаа тийм. За гэсэн x тэглэлийн дагуу баруун тишээ p1 зөөж гэж. За тэгэхээр урвал манай ариун цэг x тэнглийнхаа дагуу иймлэж зөгцсөн буюу манайх энэ хоёрдугаар координат нь хасах 5 гэхээр одоо юу гэсэн болох шин парабол маань хаашаа зөгцсөн гэсэн чинь хасах 5 байхад хасах 2 гэхээр ингээд зүүн тийш зөгцсөн болох ч гоц. Тэгэхээр урвал манай зөв хариу энэ биш бөгөөд x-ийн хариу бүгдээ. За эсвэл анхнаас нь баруун тийш p1 зөөжээ гэжтэй. Тэгэхээр энэ p маань нэмэх 5 гэд харсан ч болно. За дараагийнх нь 60. За бид нар нэг юм функцийн графикийн өгсөн байна. Тэгвэл энэ параболын график нь аль байхыг олно гэж байна. За тэгэхээр манай шулуун ийм байна гэдэг чинь үүсэж байгаа өнцөг нь мохоо байна тийм үү? Альфа өнцөг. Тэгэхээр а налт маань хасахтаа гэсэн үг. А налт хасахтаа гэж манай параболын өмнөх энэ коэффициент нь x квадратын коэффициент нь хасах байна гэдэг чинь манайх доош харсан парабол гэсэн үг нэгдүгээрт. За доош харсан парабол юм бол бүгд энийг авахгүй, энийг авахгүй. За нөгөө гурийн аль нэг. За хоёрдугаар бүгдээр эндээс уламжлал аваад ариун цэг бол. Тэгэхээр 2 а гүрчний x нэмэх нь бэ. За тэгтээ тэнцвүүлээд ариун цэгээс x маань хасах b байх нь 2а. За эндээс бүгдээр юу гэж таг гэсэн чинь манай мохон цүс зам чинь аа тэгээс баг. А энэ b манай параболын нөгөө сул шулуурын сул тоош b чинь y тэнхлийг огтлж байгаа цэг нь 0 байхад b 0-ыг орлуулаа b гэдэг. Тэгэхээр манай b чинь тгээс их юм шүү дээ. Тгээс их. За тэгэхээр одоо эндээс бүгд юу мэдчихвэ гэсэн чинь манай b бол нэмэх тоо. А бол хасах тоо. Тэгэхээр эн чинь энэ хасахтайгаа нийтэд манай энэ бол тгээс их тоо юм шүү дээ. Тэгэхээр оройн цэг авцис нь эрэг тоо юм байна. За энэ параболын оройн цэг авцис нь хасах тоо байна. Энэ параболын оройн цэг нь 0 байна. Тэгэхээр манайх параболын авцис нь эрэг байх нь энэ r